Хай. За, энэ удаагийн блогоор та нартай уулзах таатай. За, бүгд өглөө өдөр орой мэндийг хүргье. Өнөө бичлэгээс хойш бүр 2 сар өнгөрсөн байлээ. Өнөөдрийн бичлэг маань юу вэ гэхээр Тэмүү хаваалагаа. Өнөөдөр Тэмүүгээс юм захиалсан бараа маань хэр чанартай ирсэн гэдгийг бүгдээрээ харцгаая. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа залж үздэг. Өнөөдөр өглөө би Монгол шодрын хэлсэн гацсан байна. Nice. 11 ширхэг юм захиалсан жижиг. Тэгээд яг чанартай хэсгийг бүгдээр харцгаая. Залж үзье. A few moments later. Бараа хараад байна. За, эхний юм маань юу вэ гэхээр миний блогондоо зориулж авсан гарны гэр байна. Селфи стик байна. Гадны Өөдтэй стик ирсэн байна. Вау. Энд ихтэй нэг гоё юм нөгөө нэг энэ дээр гэрэл хастаад. Гэрэл. Энийг хараа. Тэгээ тодорхой ингээ 3 үедээ тодорхой юм биш. Энийг хараа. Oh my god. Энэ гэрлээс гоё юм байна. Тэгээд энийг хараа. Энийг ингээд буцаа хийж болдог. Ингээд буцаа хийдэг. Яг ийм бүрттэй. Тэгэхээр надад зөв сайн хөөх юм байна. Тэгээд энийг хараа. Нэг ийм яг эндээс нөгөө нэг салчдаг гингүүдээ нөгөө нэг энийг ингээд нэг газар тавингуудаа энэ дээрээсээ одоо хасаас ингээд удирдах боломжтой. Гингүүдээ энийг хараа ингээд хөлтэй. Энэ үнэхээр таалагдлаа. 9.5. Бүр үнэхээр сайн байлаа. Нэгээс бараг 10 чүр баха. Тэгэхээр дараа ийм байна. Хайрцагтай. Нэг юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр задлаад үзчихье. Энэ миний захиалсан утасны шилэн наалт байна. Нөгөө нэг өөрөө наадаг шилэн наалт. Би жоохон нөгөө нэг миний утас гарнаас ингээд ер нь шидэгтэй байдаг. Ер нь утасны шилэн наалт наалгасны дараа бараг ганц хоногоо бүр шилэн наалт амар болчихдог. Тэгээ түрүүн бас шилэн наалтаас болсон чинь ингээд утасны шилэн наалтын дотор шороо ороо бүр амар болцсон байсан. Тэгээ шилэн наалт захиал гэж буцаагаа захиалсан. Энэ ингээд хоёр талаас нь харагддаггүй. Тэнгүүдээ бас амар хосмосын хамгаалт дээрээ сурчлаад байсан. Яг нааж үзчихэл мэдэнтэй. Тэнгүүдээ би нэг бас таасаа 7,100-аар. Тэгээд бүр 3 ширхэг. Наадсаг юм жоохон шилэн наалтанда хамгийн өнд бол 3 ширхэг болох хангалттай. За тэгэхээр дараагийн юм маань юу байгаад харцгаая. Вау. Би өөртөө бүх захиалсан. Би одоо хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэгээд ингээд хувц хүнрийг хийчихээр бодоод цүнх захиалдаг байхгүй юу? Энэ гинжиг нэрэ. Энийг бараг гар цүнх. Тэгснэ. Oh my god.
За миний бүтлгүй бодлоо тийм нэг энэ бахаар энэ дотор тийм миний хоц багтаад гутал багтахаар харагдаж байна тий. Вау. Вау. Би энэ хажуу талд зургийг авлаа заяа. Ийм зүг штэ. Ийм зүг. Тэгсэн тий. What? За энэ хин яг хөө материалын хувьд бол нэлээд гайгүй заяа. Гэхдээ энэ хинжээ бүр вау. Тэгэхээр энд нэг 10-аас 5 бараг 4 шахуул. Тэгэхээр дараагийн юм маань нэг юм хайцтай юм байна. Той тавчтай юм байна. Юу гэдгийг харъя. Энэ шилж шүү. Би уцаа нэлээд болохгүй юу? Би жоохон намаастай. Тэгэхээр уцааны компьютер хамгаалалттай шилжих болсон. Тийм. Цэгэрдэж байгаа юм тийм. Ваа. Энэ ч нэлээд хамгаалалттай хаа. Амар цэгэрдэж харагдаж байна. Энэ ихтэй амар хөөрх юм бэ тий. Яг ингээд нүгэн таарчгаар. Тэнгүүтээ энэ юу нэмэр эвгүй хугарч гадах шиг энэ одоо энэ харна жоохон ингээ хугарч гадах шиг санагдаад их амар сонин барбины тоглоом барбинуудын хүүхдүүдийн тоглоом юм жоохон муу хунцрууд байдаг да. Тиймэрхүү хүрээ жоохон муу материалтай байна. За энд тэгэхээр 10-аас 7.5 бараг л. Түүнээс бусдаар бол хөөрхөн. За тэгэхээр дараачих юм шиг юу вэ? One eternity later. Энэ хэвчээ. Энэ хөөрхөн. Тэг ингээд уулздаг юм. Энэ бараг той шиг юм биш. Гэрэлтэж харагдаж байна. За хойш тал. Энэ хоёрт нэрнгэс ямар урт юм бэ тийм. Сэтгэл дээр нь урт байсан гэж байсан л та. Гэхдээ амар арай л урт юм. Начиг үсээ хаж хурдаар оролдох юм бол. Үсээ хаж чадах юм. Энд ч нэлээд урт юм аа тийм. Өөр амар урт. Тэгэхээр дээрээс нь энэ уртлысг нь амар хөөрхөр нэг артл нь амар жоохон муу болгоны хиттэй. Гэсэн чи артлын бас хуулт юм биш. Артлын хуулах сар бас гэрэлттэй. Хөөрхөн хувьд бол амар хөөрхөн байна. Тэгэхээр 8 байхад болох байхаа 10-аас 8. За тэгэхээр дараачих нь энэ болохоор нэг адтай journal юм зүг байсан. Энэ нэг болохоор хацаад анаа зүг гэж хэлсэн. Манай хөөрхөн тийм ихтэй гэсэн зүг. Өмнөх хэсгэн дээрээс таарч харсан баг. Гэхдээ миний түрүүний авсан зүгнээс илүү том юм шүү баг. Яа, зүгээр дээ. Гэхдээ энэ зүг амар гоё материалтай гэхүү. Яг нөгөө нэг илүү материалтай адилхан амар зүглөө.
Шууд нэг юмшгүй. Дотроос нэг хоногдож байна. Нэг үйлдвэрийн цаас насууд амар сайн өнөртэй байдаг да тэр шиг. Бид амар хөрхөн байгаа тест. Энд 10-аас одоо 10 энэ материал тэгээд хэмжээ бүр үнэхээр сайн байлаа. Дараагийн болохоор энэ би өөртөө юм захиалсан. Би өөртөө ер нь юмны хоббитэй. Энэ чинь яа татлах юм бэ? Амар гоё заяа. Би энийг зүгээр дизайнд нь болгосон дуугаар. Энийг зүйл үтчихэд би оруулнаа за. Эндээ амар гоё. Энэ баг төмөр юм шүү. Амар сайн нэгэн сайн байсан болохоор бас зүс юм байна. Тэгэхээр энэ наад зэрэг би мейкап орчуулгын авъя гэж бодсон. Нэг хараа хоёр ширхэгтэй. Энэ ихтэй бүр амар хямдхан байсан за. 1700 хаа. Би энийг бол Монголоос 1700 оруулсан заа. Энэ ихтэй бүр мөнгөний хуурсаж биш амар санаартай юм байна шүү дээ. Энэ баг төмөр юм шүү. Хөөе төмөр юм шүү гэдэг. Би нэг Doris Makeup-тэй туршиж гэж бодсон. Энэ үнэхээр сайн байна. 10-аас 8. Ваа. Энэ нөгөө сармус биш. Миний нөгөө нэг одоо косметик хийхдээ ингээд наадах сармус дуусна. Би тэр ингээ үед наадах болохоор тэгээд өөртөө сармус авъя гэж бодоо. Сармус хийсэн. Тэр мейкап нь тэр бол гэсэн чинь бүр Миний Монголоос авсан болохоор арай жоохон шинэ нөгөө нэг баг ширхэгтэйсэн баггүй юу? Би яг тэгээд юм олон салаасан юм ширхэгтэй захиална гэж бодсон. Бараг 10-аас 8-5 өглөө. Энэ бас зүйлт байна. Би энийг бас анидаа өгнө гэж бодсон заяа. Манай анид яг ийм усны кейс гэдэг баггүй юу? Тэгээд яг кейсээр адилхан зурагтайсан болохоор би энэ зүйлтийг өгье гэж бодсон. Нэг талдаа юм байгаа те нэг талдаа нэрвэлээ. Гэхдээ ямар жижиг харагд. Амар нэг харсан таймер жижиг харагд. Үзүүд барыг таарч юм шиг. Манай хянацаа гоё юм байна. Ихтэй би цэнхэр амар гоё тод цэнхэр байсан санагдах юм. Энэ ямар хөсөлгөө цэнхэр. Огнос энэ зурган дээр амар тод тэгээд амар гоё харагдаад байхгүй юу? Модель нь гоё үзүүлсэн баг та. Гэтэ сайн байна. Бас нэлийн гайгүй чанартай. Гэтэ энэ цэнхэр амар хөлхний. Тэгэхээр 7. За тэгээд сүүлд нь бас мейкапндаа зориулсан пирсинг байна. Хоёр төрлийн пирсинг хэлсэн. Энэ болохоор зүүдэг. Түрүүнийх нь шороо наад. Энэ хоёроос авчлаа. Энэ дотор 3 төрөлтэй байна. Энэ болохоор юм бүрхийтэй. Нөгөө төл болохоор зүгээр юм сулгуу. Асал мейкапнд зориулж авсан. Ер нь тэгээд урууламаа цоолож болохгүй юм чинь тэгээд сайхан зүүдгийн зүч хэрэгтэй.
Энэ гэхдээ бас нэлийн гангүй чанартай. Гэхдээ уруулан жоохон томдоод байх шиг тийм шиг байна. Гэхдээ зүгээр нэлийн гангүй ирсэн. Тэгэхээр нэг 7.5 бацаа. Тэгэхээр ингээд миний ангаа авсан юм дуусчаа заяа. Ер нь бол ингээд авсан юмудаа бүгдийг нь хараад хахад нэлийн гангүй чанартай ирсэн. Гэхдээ ер нь бол сайн үзчихээ заахгүй бол жоохон фейлдэх магадлал амар юм байна. Жишээлбэл би энэ дээр сахана ханаас чинь гэтээ зүгээр дээ. Жил. За. Тэгэхээр ер нь бол тэмүү юмнууд гайгүй чанартай ирдэг юм байна. Гэтээ сайн уншиж, сайн ухаж аваарай. Тэгээд жилээ хөвжөлтэй байлаа. За тэгээд энэ үрээ бичлэг маань өнгөрч чинь өндрөл чинь дараагийн бичлэгээ хүлээж байгаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Өдөр ямаас бодвол санаа санагдаж байна.